харилцагчдын маань зорилго төлөвлөгөө биелэгдэхэд оролцоод тус нэмэр болоод явж байгаа маань одоо миний хувьд бол маш үнцэнтэй. За намайг Хулан гэдэг. Би Япон улсын Йокохама хотод ажиллаж амьдраад одоо 5 жил гарan 6 дахь жилдээ орж байна. Энэ ажлыг яагаад сонгосон бэ гэхээр одоо Япон улсад одоо би яг өөрийн үндсэн ажил Япон компанид ажилладаг. Тэгэхдээ түүний хажуугаар iLeasing төлөөлөгчийн ажлыг хийж байгаа. Тэгээ энэ маань болохоор цагийн хувьд уян хатан нөхцлөөр хангагдсан. Бүх зүйл нь онлайнаар явагддаг. Харилцагчтайгаа харилцах байдал, лизингийн хүсэл дэлгээх гэх мэт бүх зүйл бол онлайн байдаг учраас айгүй амар байдаг. За гадны оронд урт хугацаанд ингээ ажиллаад амьдраад явхад эргээд Монгол эх орноос хамдаг Монгол хүнтэйгээ харилцахыг хүсдэг. Тэгэхээр миний хувьд бол яг ингээ Монгол онлайн байдлаар ажиллаа явдаг л та. Тэгээд яг Монгол хамт олонтой болчихсон. Дээрээс нь энэ үйл хөдлөлийн салбарын талаар тодорхой хэмжээний судалгаатай, мэдээлэлтэй ойрхон болсон байгаа. За тэгээ монголчуудтайгаа ер нь ярилцах хэрэгцээ агих байдаг. Энэхүү хэрэгцээ маань ингээ хангагдаад монгол хүмүүстэйгээ харилцаад явж байгаа маань их таалагддаг. iLeasing-ийн үйлчилгээгээр гадаад байгаа монголчууд маань эх орондоо өөрийн хүссэн орон сууц болон автомашиныг худалдаа авах боломжтой. Манай бүтээгдэхүүний давуу тал нь гэх юм бол бүрдүүлэх материал шалгуурын хувьд бол маш уян хатан байгаа. Манай компани Солонгос болон Япон улсад төлөөлөгчийн газартай. Түүн дээр Америк, Австрали болон Европын 5 улсуудад 20 гаруй гэрээд агентуудаараа дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлж байгаа. Дээрээс нь улс хамаарахгүй лизингийнхаа өсөлтийг онлайнаар илгээх боломжтой. Давуу талыг бол яг би хувь хүний өнцгөөс харах юм бол монголчуудад маань маш том үн цэнийг өгж байгаа гэж харж байгаа. Учир нь болохоор одоо ойролцоогоор нэг 250 мянган орчим монголчууд маань одоо дэлхийн өнцөг болон бүрд ажиллаж амьдарч байгаа юм байлээ. Тэгээд тэдгээр хүмүүс маань эргээд олон сая долларын одоо валютын хөрсгөлийг Монгол руугаа оруулдаг. Гэтэл одоо гадаад байгаа монголчууд маань эргээд Монголдо ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авъя гэхэд маш хүндрэлтэй байдаг. За бараг л боломжгүй байдаг гэд хэлчихэд баг буруудахгүй хаа. Тэгтэл одоо тухайн амьдарч байгаа улс орондоо олж байгаа орлогоо хүлээн зөвшөөрүүлээд тэгээ эргээд Монголдо өөрийн гэсэн үйл хөдлөлтөй хөрөнгөтэй болох боломжийг инвестор лизингийн үйлчилгээ маань олгож байгаа нь маш том үн цэнийг үүсгэж байгаа гэж харж байгаа. Хүссэн улсаасаа хүсэлтэд захимаар гаргах боломжтой. Авсан үйл хөдлөлгөө жишээлбэл ар гэрээ амьдруулж болно. За эсвэл 3 дахь житгээдэд түрээсийн давхар нэг жижиг одоо пассив орлоготой болох бас боломж байгаа. Энэ маань бол маш том давуу талыг үүсгэж байгаа.